Зя сайн бацгаана уу бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За одоо хэдүүлээ энэ цувралын хамгийн сүүлийн бичлэг дээр ирж байна. За тэгэхээр энэ ч хэдүүлээ Япон хүний онцлогийн талаар яриад за тэгээд Япон хүнтэй хэрхэн яаж одоо амжилтаар харилцаа үүсгэх вэ, тэ хамтран ажиллах вэ гэдэг талаар ярья. За Япон хүний ерөнхий онцлогийн хувьд тийм үү те. Тэгэхээр өмнөх хэдүүлээ ингэ сурдлаас ингээ харахад нэгтгээд хэдүүлээ ингээд яриа. За тэгэхээр соёл болон зан заншийн талаарх ойлголтын талаар тий соёлын ёс суртахуун бол маш өндөр. За тэгэхээр ээлдэг зантай бусдад төв болохоос зайлсхийдэг. За дотоод тайван байдал хамтын үн цэнийг бол маш ихээр эрхэмлдэг юм хүмүүс байж байгаа. За тэгэхээр өөрсдийнхөө хувьд болохоор маш ингээд дотоод тайван байдал амар амгалан байдлаа хадгалах айгүй чухал үздэг. За дээрэс нь хамтын үн цэнийг бол илүүтэй эрхэмлдэг. Тэгэхээр хин нэг нь бусдаас онцгойрох ч юм уу тий тодрох айгүй тийм тэр талаасаа бол айлхаар холдож зайлсхийдэг байгаа гэсэн. Тэгэхээр хамтын үн цэн маш үнэтэй тооцогддгоо байгаа. За тэгэхээр энэ чинээс болохоор энэ хэсгээр манайхан бас маш их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг шүү. За тэгээд хамтын нийгмийн зарчимтай гэдэг дээр болохоор одоо хүн бүрийн үүрэг гэсэн үзэл бол ерөнхийдөө бол нэвшингсэн байдаг. Тэгэхээр энийг болохоор хүн бүр бол одоо энэ хамтын нийгмийг бүтээхэд хүн бүрийн үүрэг бол оршино гэж үздэг байна гэсэн. За цаг баримтлах болон нэмбай байдлын хувьд бол мэдээж ярилт байхгүй. Япончуудын амьдралын хэм маягт бол маш чухал үүрэгтэй. Ажлах хандлага нь болохоор кароши буюу тий ажилд бол хитрхи их одоо улайрах, хит ачаал авах. За ийм үзэгдэл бол ер нь бол байдаг. Гэр бүлийн ёс суртахууны боловсрол ёс суртахууны хувьд болохоор эцэг эхээ багш нараа бол маш хүндэтгэлтэй ханддаг. За ийм онцлогтой ийм хүмүүс байгаа. За Япон улсын иргэн гэдэг юм бол хуулийн эрх зүйн хувьд болохоор ер нь бол мах цусны холбоотойгоор бол Япон иргэн гэж тооцогдно. Хос иргэншлийг тий давхар иргэншлийг бол хүлээн зөвшөөрдөг. Иргэнийх нь эрх нь болохоор мэдээж Японы үндсэн хуульд нь тийм ээ хүн бүр тэгшэрхтэй гэж заасан байдаг ч гэсэн зарим бүлэгт бол тодорхой хэмжээний ялварлан гадууралт бол явагддаг. За мөн дээрэс нь болохоор нэлийн дээр үеэс Японд оршин суусан одоо Япон иргэншилтэй ийм гадаад иргэд бол байдаг. Тэдгээр улсууд ч гэсэн бас ийм гадуургалт бас байдаг. Тухайлбал одоо Солонгос гаралтай японочууд байна. Тэгэхээр за энийг чи Koreans гэж бас ярьдаг. За хятад үндэстнүүд бас байгаа. За ажилчид мөн бусад одоо энэ гадаадын иргэд одоо сүүлийн жилүүд бидний хувьд болохоор одоо иргэншил авсан хүмүүс байна ч гэсэн бас энэ бас тодорхой хэмжээний энэ давхаргад бол оршин. За тэгэхээр энэ тодорхой хэмжээний юм зөрчилтэй юм уу японочдын зүгээс харахад нэг тийм одоо хүлээн зөвшөөрөх ийм нийгмийн энэ орон зайд бол ерөнхийдөө бол багтдгаа гэж ойлгож болно. За тэгэхээр бид нар одоо жишээл Японд байгаа хүмүүс маань за бид нар бол ийм одоо Англид бол байгаа юм байна гэдгийг бол бас тодорхой хэмжээгээр бол ойлголттой байх хэрэгтэй гэсэн. Гэхдээ энэ Англи байна гэдэг нь болохоор чи заавал бусдад одоо энэ ялварлан гадуурхагдлыг авнаа гэсэн бас ойлтож хүн бие хэрхэн яаж авч явж байгаас шалтгаалаад угаасаа тухайн хүний нөхцөл байдал нь бол тодорхойлогдно. Тэгэхээр энэ дээр болохоор бас айгу тийм cautious гэж ярьдаг тийм үү тийм ингээд анхааралтайгаар би нэг ийм байгаа маа энэ дээр болгоомжтой байхгүй бол тий ийм байх шүү. Манай анцсан ялгаагүй одоо гадаадын иргэд хандлага маань бас арай өөр шүү дээ. Тэрнтэй л адилхан гэсэн үг. Тэгэхээр тухайн гадаадын иргэн маань одоо жишээл Монголд амьдарч байгаа гадаадын иргэн маань монголчуудтай их аятайхан зөв зөвтэй зохистой харьцах юм бол тэгэл хамаагүй хүлээн зөвшөөрөлтөд дотор маань ороод явдаг. Үнтэй л адилхан гэсэн үг. За гуравт нь болохоор за түүхэн алдартай Япон хүмүүсийн талаар хэд хүмүүсийн талаар дурдъя. За энэ одоо Ода Нобунага гэдэг хүн байт юм байна. За энэ бол Японыг нийтгэх эхлэлийг тайсан дайчин хүн байгаа. За энэ ноён одоо самурай одоо ноён. За Токугава
Ieyasu гэдэг хүн Эдо үеийг эхлүүлсэн. За 260 жил үргэлжилсэн их тайвныг бий болгосон. За ийм хүн байт юм байна. Saito Makoto гэдэг хүн Мэйжигийн шинжлэлийн удирдагч ийм сайд юм байна. За Murakami Harukiгийн орчин үеийн дэлхийн алдар зохиолч одоо Murakamiгийн энэ зохиолуудыг бол одоо бид нар бол зөндөө мэдэн дэлхийн нийтэд танигдсан. Shibusawa Eiichi Японы капитализмыг эхлүүлсэн одоо энэ эдийн засагч хүн бас ингээд тодорхой хэмжээний ингээд байр суурийг эзлэнэ гэдэг ингээд түүхэн ийм хүмүүс бол байдгаа гэдэг мэдээж энэ бол чагсаалт бол дуусахгүй яг хуу гадаадын хүмүүс илүү ойр гэдэг утгаар нь мөн дээрэс нь ямар нэг юм чухал үеүүдийг эхлүүлсэн гэдэг хүмүүсийн нэрсүүдийг бол энэ дурдж өгч байна. За Япон хүний нэрнийх нь бүтсэн нь болохоор овог болон нэрнээс бол бүтдэг. Эхлээд бол овог, дараа нь бол нэр нь бол бичдэг. Танака Юки гэх юм бол Танака гэдэг нь болохоор өөрийнх нь овог нь, Юки нь болохоор нэр нь байх жишээ нэ. За олон төрлийн маш олон овгууд байна. Одоогоор бол 100,000 гаруй ийм овог байт юм байна. За тэгэхээр овог болгон болохоор газар зүйн онцлогтой. Тэгэхээр энэ овгийн овог анх өмнө нь болохоор бас овогтой болохоос өмнө овоггүй байсан гэж бас яригдчих байсан гэж сонсч байсан. Тэгээд бүр ингээд нийтээр нь системчилж агаад бүгдд нь ингээ овог хүчээсэн гэсэн ийм зүйл явд юм байлээ. Энэ болохоор яг аль үед бол хэлснийг бол мэдэхгүй. Гэтэ ямар ч байсан тэр нэлийн эртний үеүүдэд ингээ овог кастны системийн үеэс байж магадгүй. За тэгэхээр энэ тухайн их овгууд нь болохоор амьдарч байгаа байршил ч юм уу хийж байгаа ажил үйлсээс нь шалтгаалсан юм овгуудыг бол өгсөн байдаг юм байлээ. За тэгээд бас өмнөх нөгөө кастинг систем дээр нэг ангийн давхраас нөгөө ангийн давхар руу шилжиж орох бас боломж бас айгүй хориотой хэсгарал байдаг хүнд хэцүү гэх мэт зүйлүүдийн талаар ярьсан байгаа тийм ээ. За тэгээд нэрэнд нь болохоор ханс хэрэглэгддэг. За тэгээд нэрийнх нь утга чухал тий гэх мэт байгаа. За тэгээд саяхан нөгөө Япон хэлний ингээ хичээл дээр ингээ сууж яхад биднэрт ингээд бас нэг юм юу яасан. Ийм нөгөө нэг юм овгийн ийм тамгууд байт юм байна. Бүр ингээд айгүй ингээ символ тамгуудтай байдаг гэж ярьсан. За тэгэхээр одоо энэ гэрлэх ёслол дээр болох эрэгтэй хүн ингээд нэг юм хамтаас маягийн юм өмсдөг. Тэгэхээр энэ хоёр талд нь ингээд ийм хөрх юм тэмдэг байгаа байхгүй юу? Тэмдэг гэх юм ингээд нэг юм юу байгаа юм зурсан юм. Тэгээ тэр нь болохоор тухайн хүний өөрийнх нь овгийнх нь одоо тамга символ маягийн байна. Тэгээд энэ дээр болохоор одоо бид ярилцж байхад ийм юу байдгаа энийг ингэж зүгдэг. Нэг басны энэ овгийн хүн одоо манайхан одоо сүүлийн жилүүд л одоо овгууд бий болгож ирээд байгаа штэ. Тэгэхээр тэр ов болохоор нэр мэдээж овгийн нэр байгаа. За тэгээ дээрэс нь болохоор бүр ингээд ийм айгүй ийм янз бүрийн гой ийм символ нь тэмдэглээнүүд байдаг юм байна. Тэгэхээр тэрийг бол ашигладаг юм байна. Тэгэд Монголд ямар байдгүй хэрэг гайхаад хэлхүү байсангүй. Тэгээд манайд болохоор ингээд морины тамгууд нь ингээд өөр байдаг. Айл болох ингээ өөр ингэсэн юм тамгатай байдгаа гэж хэлээд өнгөрсөн. Тэгэхээр гэтээ үнэн шүү дээ. Тэгэхээр манайхан болохоор ингээд хүний өөрийнх нь гарал үүсэл овгоос илүү одоо морныхаа тамга илүү угаасаа морь бол монголчуудын хувьд бол маш чухал та тий байт юм байна. Гэтээ одоос эхлээд бид нөгөө овгтой болж байгаа юм чинь тий овгийн тэр гоё ингээд символуудтай байгаа тэрийг ингээд цааш нь гөрвүүлэлт явж явуулс гоё юм байна гэж ойлгоцсон. За нэг юм байгаа. За японочдод тэгвэл хэдүүлээ яаж ирэх юм яаж тий үр дүнтэй хамтран ажиллах вэ гэх талаас нь ярив. За тэгэхээр эхний ээлжинд болохоор мэдээж Японы соёлын гол үнэт зүйлсийг бол бид нар ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ Японы нийгэм нь болохоор хамт олонний эв нэгдлгээд бол аягүй чухал. За дараал ба ахлах, хүний хүндлэх, за тэдгээрийн итгэлийг бол айжмаар болох гэдэг зүйл бас тий үнэт зүйлс эдгээр зэрэг зүйлс нь болохоор энэ нөгөө үнэт зүйлс нь бол тулхуурладаг соёлынх нь үнэт зүйлс. За тэгэхээр энэ нь болохоор хамтран ажиллах
тэг хим маягт нь бол шууд нөлөөлнө гэж ойлгож болно. За Япон ойлголт нь болохоор энэ ва буюу ийм нэгдэл зохицол. За хамтран ажиллахад одоо ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр энэ нөгөө нэг үнэт зүйлс нь болохоор яг уу ийм нэгдэл зохицсон хамгийн их чухал тавигддаг учраас айлхаар маргаан гарахгүй байх их чухал. Нэгдмэл уур амьсгалд анхаарах бас айгүй чухал. Тэгэхээр одоо нэгдмэл уур амьсгал тухайн ангийн тухайн одоо хамт олонны уур амьсгал гэж бид бас ярьдаг тийм үү тий. Уур амьсгал айгүй тийм зөв байх хэвээр. Тухайн уур амьсгалыг эвдээд тий сөрөг байдал руу оруулаад гэр бүл ч гэсэн ийм байх юм бол маш их төвөгтэй байдлыг бол бий болгоно. Тэгэхээр уур амьсгал нэгдмэл байх хэвээр гэдэг юм дээр тий онцгой анхаарал тавьдаг гэсэн үг. Энэ болохоор ерөөсөө цаад энэ үнэт зүйлс үеийн ив нэгдэл болгон зохицол болохоор Япон хүмүүсийн одоо үнэт зүйл гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр энэ үнэт зүйлээ энэ хамтын ажиллагаанд хүрдэлтэй оруулдаг байна. Энд нь бол нөлөөлнө гэсэн үг. За дараагийнх нь болохоор энэ урьдчилан тохиролцох албан ёсны шийдвэр гаргахаас өмнө дотоод зөвшөлтсөл хийн. Тэгэхээр яриа хэлцлийг бол урьдаас хийдэг гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр эхнээс нь хэн нэгэнтэй одоо манайхан болохоор ерөнхийдөө хоорондоо ярилцаад тэгээд нөгөө нэг одоо хүн хүний нөгөө хэмжүүр нь өөр штэ тий. Тэгэхээр тэрнийхээ ялгаагаа гаргаж чадахгүй гэр тэгээд хамт ингээд үйл ажиллагаа хийх явцдаг. Тэгсэн сүулдэ нөгөө нэг хүний би тэгж ойлгосон штэ гэхээр нөгөө үгүй штэ би гэж ойлгосон штэ гэдэг ч юм уу тий. Ингээд зөрчил явагдаад эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ ч болохоор яах вэ гэхээр энэ урьдчилан тохиролцох буюу албан ёсны шийдвэр гаргахаас өмнө дотоод зөвшөлтсөл хийх дээр бол маш сайн анхаарал тавьдаг. Энэ болохоор бас эргээл ямар нэгэн үйл ойлголцол бий болохоос нэг талаас сэргийлнэ. Энэ нь болохоор бас дээрээс нь цаашдын ажлын амжилтандаас мэдээж маш тулгууртэй зүйл болно. Нэг хуудсан дээр байна, нэг ойлголттой байна, нэг зорилготой аль талаасаа хүсэн хүлээж байгаа зүйл маань болохоор бас ижил зүйл байх нь шүү дээ. Тэгэхээр тэггүй нэг юм хүлээд нэгэнт нь өөр юм өгөөд байснаас болоод одоо энэ дайсагнал бий болох ч юм уу үйл ойлголцол гаргах мэт асуудлууд үүсэх учраас тэр энэ дээр бол урьдчилан ойлголт тохиролцох зүйлийг бол их хэрэгдэгэ гэсэн үг. Тэгэхээр хамт ажиллахдаа ажлын гэрээн дээр ч гэсэн ингээд тохиролцоог бол маш ихээр хийдэг. Гэрээг бол маш сайн бий болгоно. Тэр тухайн гэрээн дээр ч гэсэн ойлгохоогүй зүйлийг гар үсгээ зурхаас өмнө маш сайн асуужлаа авлаж арилцсан ойлголцож ээж тэгээ гар үсгээ зурах тий. Нэгэнт гар үсгээ зурсан бол тэгээд мэдээч дараагийн асуудал тий. Одоо ойлгосон учраас тэгээд зөвшөлтсөл хийцэн тэгээд гар үсгээ зурсан учраас тий ард нь би тэгж ойлгосон штэ гэсэн яриа байхгүй гэсэн. За бас нэг юм болохоор энэ нөгөө нэг энэ талаар хүмүүс маш ихээр ярьдаг. Энэ нь болохоор энэ татамай хийх болон хонне тийм буюу одоо жишээлбэл одоо хоёр нүүр гарах гэх юм уу да. Манайхан болохоор хоёр нүүр гарах гэдгийг болохоор ингээд тусарч бэлдууч гэж нэг талаасаа ойлгоод байдаг. Энэ хоёр нүүр гарах гэдэг нь болохоор ерөнхийдөө бол яг үнэн байдлаа харуулах болон эсвэл одоо ингээд зөвхөн ингэж те татамэ ингээд танихгүй хүний өмнө яг үнэн байдлаа биш одоо байх ёстой те дүр зургийг гаргах гэж гэх юм уу да гэсэн ийм ойлголт бол байдаг ба. Тэгэхээр энэ дээр болохоор бас аюу сайн ойлгох ёстой юм шиг байлээ. Хөвчлэн юм болохоор яг хуу бид нар ч гэсэн бас тодорхой хэмжээр энэ дээр бол бүр одоо Европ соёлтой, Америк соёлтой биш учраас бидний болохоор энэ бас нэлээд ойрхон санагддаг. Манайхан одоо жишээлбэл зарим тохиолдолд тэгэл үгийн хэнийг хариу хэлэхдээ нэг юм яг үннээ хэлэхгүй тодорхой хэмжээний эвийг сахиад тий явдаг шүү дээ. Гэхдээ цаад утга нь бол нэг юм биш байна гэдэг нь бол тодорхой хэмжээгээр ойлгогддог тийм үү. Тэгээ ерөнхийдөө тэр гэж бас ойлгож болно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө үгнээс илүүтэй тухайн хүний байдал тий чимээгүй байдал тохио үйлдэл зэрэгт нь бол илүү анхаарлыг бол ерөнхийдөө өгдөг байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа болохоор одоо энэ body language-ийг бас судлах гэдэг ч юм уу тий жишээний иймэрхүү одоо зүйлүүд байгаа. Биеийн хилэмжтэй, биеийн хилэмжийг нь харах гэх мэт за нэг иймэрхүү. Тэгэхээр энэ
ер нь бол тэгээд тухайн үедээ нэг талаасаа нөгөө хүний одоо гутлыг өмсөх тий нөгөө хүний байр сууриас бодох нөхцөл байдлаас харах за тэгээд дээрээс нь болохоор хилэмж эдгэрийг бол ерөнхийдөө бол анализ хийх гэсэн үг бас ойлгож болох байхаа гэж бодож байна. За бас нэг зүйл нь болохоор энэ Ахмад Симпай буюу Кохай гэдэг бол бас маш их гүнзгий байдаг аа. Энэ нь болохоор өөрөөсөө дээр Ахмад болон хүнтэй харилцаа эдгээр хоорондын бол дүү хүмүүсийн хоорондын харилцаа. Тэгэхээр энэ болохоор нас болон туршлагаар ялгаатай хүндэтгэлтэй харьцах. Тэгэхээр ажлын байранд очиод одоо жишээлбэл насны эрэмб нэг талаасаа байх албач нөгөө талаасаа болохоор нөгөө байр суурийн эрен бас маш хамгийн илүү төлхөөтэй нөлөө үзүүлнэ. Бусад одоо жишээлбэл насны эренбтэй газар бол насны эренбэрээ гэх мэт ингээ явчихна. Тэгэхээр туршлагын зөв рүү болохоор аль зүрхийг бид нэр илүү харж үзэх хэрэгтэй юм бэ гэдэг нь болохоор тухайн хаана вэ гэдгээс шалтгаалуулаад энэ эренбэр нь илүүтэй ялгаа салгаж харьцнаа гэсэн үг. Тэгэхээр энэ Симпай болон Кохайгийн харилцаа бол маш их гүнзгий зүйл байдаг гэж байгаа. Тэгээд Кохай буюу тий анхлан орж ирсэн тухайн газар эдийн өндөр настай ч юм уу тий нас ахиу явсан ч гэсэн тухайн байгууллагт анх удаа орж ирж байгаа хүн бол тэнд бол Кохаяар явах хэвээр. Кохай буюу тий хамгийн бага нь болж тэр өөрөөсөө нас дүү хүн байсан ч гэсэн чацуу хүн байсан ч гэсэн хүндэтгэлтэйгээр өөрийнх нь өмнө тий орж ирсэн өөрөөс нь илүү туршлагатай эдгээр хүмүүстэй хүндэтгэлтэйгээр харьцаж эдгээрийнхаа одоо үгийн дагуу ингэж тий шадарлаж явах хэрэгтэй байгаа дуулууртайгаар. За тэгээ харилцааных нь арга барил нь болохоор юу байдг вэ гэхээр ер нь бол шууд ус ээлдэг ингээд зөрчилдөөнөөс ингээд зайлсхийс харилцааг бол илүүтэй үздэг. Тэгэхээр аль ч зүйл дээр бол ээлдэг хүндэтгэлийн өнгө аяс хэрэлнэ. За тэгээд энэ дээр болохоор манайхан одоо жишээл японочууд ингээ ээлдэг юм чи японочууд ингээд хүндэтгэлтэй юм чинь ч юм уу те ингээд юм болгонд гэх байдлаар бас жоох ингээд хэрэгтэй хэрэггүй юмнуудыг асуугаад ч юм уу те ингээд хитрхи ингээ ачаал өгөх гээд бас зүтгээд явах та хандлага бол ажилладаг. Тэгэхээр энэ дээр бол анхаарах хэрэгтэй шүү гэдэг юм дээр бас нэг талаасаа тухайн хүн маань хүндэтгэж өөр чинь ингээ ээлдэг характер гаргаж харьцаж байх чинь тэрийг бас хүндэтгээд ойлгоод баярлаа. Дараа нь болохоор яг хэрэгтэй үедээ бас ингэж хэрэгцээтэй зүйлсүүдээ асууж тэ лавж явъя гэд дэмийг аваад явъя гэж байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд өөрийнхөө одоо жишээлбэл сэтгэл зүйн одоо асуудлуудаа асуухсүүлээд тэ нэгсний тэр нь болохоор нэгсний өөрийнхөө сэтгэл зүйн асуудлаа цэвэрлэх нь болохоор тухайн хүний өөрийнх нь үүрэг хариуцлага гэж үзнэ нэг талаасаа. Тэгэхгүй одоо жишээлбэл хамтран ажиллагч юм уу өөрийн чинь тэр нэг симпай нарын хийх хариуцах хэвээр үйл ажиллагаа биш байхгүй юу. Нэгснээ өөрийнхөө одоо угаацаа ч юм уу тий одоо бохироо бол шууд одоо нэг одоо garbage бие маягаар тий одоо энэ цэвэрлэгээний байгууламж маягаар тий ашиглаж ерөөсөө болохгүй гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр бол айгуусаа анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр энэ дээр ялангуяа гадаадын хүмүүс Японд орж ирэхээр энэ дээр бол бас нэлийн одоо алддаг санагддаг. За биеийн хэлбэмж болон чимээгүй байдал зэрэг тий эдгээр зүйлсийн тохиог нь бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ямар хөө хэлбэмжтэй байна уу? Зарим тохиолдолд одоо ярмаар байгаа үед нь яриад ярмааргүй байх үед нь бол тэгэл чимээгүй байх тий тухайн хүний тав тухыг нь бол алдагдуулахгүй тэгээд орхих хангах гэдэг нь бол бас илүү тэгэхээр айл ал талдаа бол ингээд хүлээцтэй сэрэмжтэй нөгөө дан ганц бие гэхээс илүү нөгөө талаас харилцан тий тав тухыг хангах талаасаа тий одоо ийм 50 амгалан байдлын алдагдуулахгүй байх талаас нь байвал бас зүгээрээ гэж. За нөгөө нэг юм болохоор шийдвэр гаргалтын дээр бас удаан байж болно японочууд. Тэгэхээр энэ дээр бол төвчээртэй хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор шийдвэр гаргалтын дээр японочуудын хувьд болохоор уддаг нь нэг талаасаа болохоор мэдээж мэдээллийг бол аавн тэр нь болохоор өвгөн одоо бичгэн гэх мэттэй тухайн үеийн нөхцөл байдлуудын бидэнд олдож болох үедс одоо нээлттэй мэдээллүүд юу байна тэр болгон дээрээс нь болохоор энэ куки юм юу гэж ярьдаг. Тэр энэ болохоор нэг тухайн уур амьсгалыг унших буюу тэр нь бол бас айгүй маш их чухал зүйл байдаг байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор одоо нэгсний дотоод
мэдрэмжээ сонсох, дотоод хүнээ сонсох гэх мэт ийм зүйл дээр бол нэлээд цаг хугацаа зарцуулдаг санагддаг. Тэгэхээр ийм зүйлсүүдээс болоод айлхаар жоохон хугацаа авдаг. Тэгэхээр яг хөө мэдээж эцэст болохоор хин хиндээ зөв шийдэл гаргахын төлөө тухайн хүн бол бодож одоо цаг хугацаа зарцуулж байгаа гэдэг талаас нь эрэг талаас нь бодоод тэгээ хүлээх бол зөв төвчээртэй хандах нь зөв байдаг. За нөгөө нэг юм болохоор энэ хурц хэлэх хэл ам хийх олон нийтийн маргаанаас бол зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр айлхаар тийм эвийн байх нь их чухлаа. За ер нь бол би шударга, би тийм гэдэг байдлаар бас нэг хандах бас тийм сайн биш. Тэгэхээр би санал нийлэхгүй байна гэж хэлхийн оронд айлхаар хэлэх хэлэмжээ хүртэл айгу тийм эвтэйхэн байдлаар бол хэлж явах хэрэгтэй. Тэр нь болохоор сонирхолтой санал байна. Гэтэ өөр нэг санаа дэвшүүлж болох уу ч юм уу гэх жишээний ингэж одоо ямиг ингэж хавчуулж ярина гинэлдээ одоо нэг жишээний нэг иймэрхүү байдлуудаараас барьсаж байх хэрэгтэй. За зарим тохиолдолд бол мэдээж тухайн үеийн одоо уур амьсгалыг уншаад ямар байр суурьнд байгаа вэ гэдгээс шалтгаалаад хүний харьцаагаа бол айгүй тийм зүй зохистой байх хэрэгтэй. Зарим тохиолдолд чимээгүй байх ёстой үед бол чимээгүй байж байгаа хэрэгтэй. Даах ёстой үед нь дагаад зарим нэг хэлэх ёстой үед нь бол тодорхой хэмжээний өөрийнхөө байр сууриа бас илэрхийлээд гэхдээ айгуу тийм эв зүйтэйгээр илэрхийлэх айгуу чухал гэдэг юм дээр. За гуравт нь болохоор итгэлийг бол айчмаар болгон чин сэтгэлээсээ бий болгох хэрэгтэй гэдэг. За тэгэхээр японочдын хувьд болохоор хамтран ажиллахын өмнөх харилцаа бол хамгийн чухалд бол тооцогдно. За тэгэхээр айлхаар тогтмол ингээд товчхон уулзалтуудыг төлөвлөх хэрэгтэй. Тэгээд зорилго үнэт зүйлээ бол нээлттэй хуваалцах хэрэгтэй. Би ер нь юу зорж байгаа юм? Миний сонирхол юу юм? Гэх мэт эдгээр зүйл дээрээ бол нэг тэгж айжчих зүйлгүйгээр ингээд илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл манайхны хувьд болохоор өөрийнхөө зорилгоо ингээ хэлчих юм бол ямар хөрцөн гар вэ гэж бодчих болов ч юм уу ингээ хэлчих юм бол ямар нийттэй юм бэ гэж бодох болов ч гэдэг ч юм уу гэх жишээний тийм байдлаараас болоод өөрийгөө яг хүсэж байгаа зүйлээ илэрхийлэх дээрээ жоох ингээд залгиад байдаг. Тэгэхээр японочдод бол энэ дээр бол нэг юм харин ч бүр ингээд санаа зовлтгүйгээр илэрхийлэх юм бол илүү тухайн улсууд маань илүү хүндэтгэлтэйгээр хүлээж аван дээрээс нь болохоор өөрийн чинь зорилгыг биелүүлэхэд туслахад бүр бэлэн байна. Тэнд талаас нь тодорхой хэмжээний тарих оюунд нэг юм суугаад үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр эргээд ямар нэг байдлаар одоо жишээлбэл нараа ч юм уу нэг тийм хүсч байсан мөлий ч юм уу ийм нэг юм тохиолдоход эргээд нараад хэлий ч юм уу гэх жишээний иймэрхүү байдлуудаар ингээд зохицоод явчихнаа. Тэгэхээр өөрийнхөө зорж байгаа зүйлээ санаа зовлтгүй илэрхийлээ. Тэгэхээр тэр чинь болохоор гол зүйл маань болохоор аль хорын нөгөө самурай нэг соёл байгаа штэ. Тэн дээр болохоор сэтгэлээсээ ангид сэтгэлийн хөөрлөөс ангид байх хэрэгтэй гэдэг юм дээр. Тэгэхээр өөрийнхөө тэр илэрхийлж байгаа илэрхийлэмж чинь зорж байгаа зүйл чинь болохоор аль хор тийм зүгээр нэг эмоцоор удирдуулсан эсвэл нэг шаарлахсандаа ч юм уу эсвэл хүний дээр дор орох гэсэн ч юм уу нэг тийм хоёрын хооронд нэг юм богино хугацааны хүсэл биш. Яг үнэхээр өөрийн чинь гүнээс нь гарч байгаа тийм одоо цэвэр хүсэл байх талын бас илүү анхааруул зүгээр. Тэгэхээр айгу тийм хөөрхөн ариун гэгийн хүсэлж гэж бид нар бас хэлдэг шүү дээ. Гинэн хүсэлж юм гэгийн хүсэлж гэж ч юм уу тийм байх тусмаа илүүтэй нөлөөллийг бол өгнө гэж ойлгож болно. За яарах хэрэггүй. Японочууд бол урт хугацааны доктортой байдлыг бол илүүтэй эрхэмлдэг. Тэгэхээр гэтээ ажил хийхдээ удаад байх хэрэггүй шүү. Тэгэхээр энэ дээр болохоор ажил төрөл дээр бол айгу тийм хийх зүйлийг хурдан түргэн шуурхай одоо найдвартай хийх юм бол nice маш сайхан үнэлгээ аавна. Гэтээ одоо ингээд хүмүүс хоорондын итгэл авах дээр ингээд яарад байх шаардлага өгсөг. Одоо жишээлбэл би ийм
өөр чи ийм сайн, чи надад сайн бай ч юм уу тий. Гэх жишээний тэгээд эрийг одоо амар хурдан хугацаанд ингээ хүсэж авах шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас нь японочууд болохоор хүний итгэлийг бол хүн олж авах ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ болохоор итгэл гэдэг бол зүгээр өгдөг тий. Би чамд итгэцэн гэд шууд ингээд нөгөө үнгүүгээр бэлгэлцдэг зүйл биш ээ гэж тий. Тэгэхээр итгэлийг хүний итгэлийг олж авах ёстой гэж итгэдэг улсууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол манайхан ерөнхийдөө бол маш их гений итгэмтгий улсууд монголчууд маань юмд маш их амархан итгэдэг. Тэгэхээр энэ дээр бол жоохон юм зөрүүтэй тий. Бид нар ингээд юмд ингээ амархан итгээд байхад итгэдэггүй юм байна да гэдэг ч юм уу тий. Ийм байдлаас садаг. Гэтэ тэр болохоор нэг талаасаа түүхий ойлголт юм байгаа. Гинэн байна гэдэг бол маш түүхий гинэн итгэмтгий байна гэдэг бол тэгэхээр нэгэнт одоо Япон улсуудын онцлог нь болохоор маш төлөвсөн улсууд шүү дээ. Тэгэхээр энэ суртахууны хувьд бол өндөр төлөвшөлттэй улсууд. Тэгэхээр ямар ч төрлийн хүн байна. Тэгэхээр энэ дээр болохоор тодорхой хэмжээний юм ингээ итгэлцэл бий болохын тулд урт хугацаа бол шаардна. Тэгэхээр энэ урт хугацаа болохоор яах вэ гэхээр ингээл нэг өдөр ингээ сайн нөгөө хүнийхээ итгэлийг дагаал зөв хийгээл маргааш нь болохоор шал өөр болоод ингээд ах юм бол мэдээж итгэлцэл бий болж чадахгүй. Тэгэхээр энэ дээр болохоор урт хугацааны явцад тухайн хүнийхээ байгаа байдал, байр суурь, хийж байгаа үйлдэл тий гэх мэт эдгээр зүйлсүүдийг харж яж тухайн хүнд нь бол итгэлийг өгнө гэж ойлгож болно гэсэн. За тэгэхээр энэ дээр болохоор тий адилхан бас ийм майндсетийг ч гэсэн бид нар бас тийм сэтгэлгээгчсэн бас авал бас зүгээр байх гэж бодож байна. Тэгэхээр энэ нөгөө нэгэндээ хурдагдах ч юм уу дээ, залин төртөх гэх мэт олон зүйлийн асуудлуудаас бид нас энэс болж үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас нас хараад за нөгөө нэг юм болохоор зан заншлыг хүндэтгэх хэрэгтэй. Тэгэхээр цаг баримтлах, бүх их биелэг солилцох, өөр одоо бусад одоо тэр одоо хог хаягдал янз бүрийн одоо тэр одоо нийтийнхэн тий хамтынхан уур амьсгалыг эвдэхгүй байх гэх мэт тий ийм эдгээр зүйлсүүд нь маш хүндэтгэлтэй харьцах хандах хэрэгтэй. За дөрөвт нь болохоор уулзалт ба ажлын соёл дээр нь Япон ажлын орчин нь болохоор сайтар маш ихээр бүтцлэгдсэн, өндөр бүтцлэгдсэн процесс төвтэй байдаг. За цагтаа ирэх нь болохоор хүндэтгэлтэй хандлагын илэрхийлэл. Тэгэхээр аль болохоор цагтаа очиж явах хэрэгтэй ажилдаа. Тэгээ цагаас аль болохоор нэг болохоор жоохон өмнө ч юм уу тархтаа ч гэсэн жоохон богино хугацааны дараа ч юм уу гэх жишээний юм байвал илүү зүгээр. За уулзалтын өмнө бол сайтар бэлтгэх хэрэгтэй. Бичгээрээ материал өгөх нь бол илүү оновчтой байна. Уулзалт удаан үргэлжилж баримтжуулалт бол мэдээж чухал. Тэгээ хуанлын, хурлын тэмдэглэл гэх мэт эдгээр зүйлсүүдийг бол мэдээж бишир тэмдэглэж тэ баримтжуулалт хийж бол явж явах хэрэгтэй. Энэ болохоор нэгсний шикариш дээр ч юм уу тийм юмд айгу тийм янтан, жинтан хүн байна гэдэг бол бас маш одоо поинтыг бол авдаг байгаа. Хувь хүний санаанаас илүү одоо бүлгийн зөвшөөрөл нь бол илүү чухал гэдэг юмыг бас ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр би ингэмээр штэ би тэгж бодож ийн гэхээс илүү нийтийн зөвшөөрөл нь ямар байх юм бэ гэдэг юмыг маш сайн ойлгож авах хэрэгтэй гэсэн үг. Чи чадaltaй мундагтаа ч юм уу тий чи лидер толгой өдөө ч юм уу тий ухраас ч юм уу ийм байх хэрэгтэй гэсэн юм ерөөсөө байх ёсгүй шүү. Тэгэхээр хувь хүний хинийч бай хичнээн мундаг хүнч бай тий тэр хүний одоо чиглэж байгаа зүйл гэхээсээ илүү нийтийн энэ чиглэл нийтийн зөвшөөрөл хамаагүй тэр байр суурийг бол эзэлнэ гэдэг энийг бол маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. За хурлын дараа ч юм уу энэ нөгөө харилцаа холбоон дээр бас маш ихээр алдаад байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор ингэж ямар нэгэн үйл ажиллагаа хэрэгэлсэн бол одоо ийм мэйл солилцоо ингэж хийж явах хэрэгтэй. Ямар нэгэн юм гээд фидбек бол үлдээж явах хэрэгтэй. Тэгэхээр эргээд одоо харьцах гэсэн энэ болохоор бас одоо хаалга үдийг бол нээлттэй байлгана. Тэгэхээр нэг хүнтэй нэг л харьцаад хаях биш. Энэ болохоор одоо харилцаанаас харилцаа үүснэ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүнтэй чи зөв сайн харьцсан бол дараагийн хүн ч гэсэн хүнтэй ч гэсэн зөв харьцааг бий болгоно. Дээрээс нь болохоор японочууд нэг нөгөөтэйгээ маш их ингэж тодорхой хэмжээний мэдээллийг
нэг хоорондоо ингээл яриад ховж яриад ч юм уу суугаад байхгүй боловч ямар нэг байдлаар ялангуяа гадаадын хүмүүстэй харилцаанда маш их анхааралтай ханддаг учраас одоо нөгөө өөрсдийнхөө тэр зүйлээ хин нэгэн гадны хаамаг хүмүүсээр ч юм уу тий гадны битгий хэл өөрийнхөө дотоодын тэр нөгөө буракумын гэх мэт тийм хүмүүс байгаа шүү дээ. Өөрийн адилхан үндэстэн хүмүүсээрээ хүртэл ингэж тий гадуурхаж чадж байгаа. Тэр нь болохоор өөрсдийнхөө тэр нөгөө нэг юм этик буюу ёс зүй өөрсдийнхөө хувьд болохоор ингэж зөв итгэл үнэмшлийг хадгалж тий тэр чигээр нь ингэж одоо цэвэр ариунаар нь хадгалж явахын төлөө явдаг учраас энэ дэр бол маш их анхааралтай хандна. Тэр утгаараа ч гэсэн тэгээ одоо нэгэн талчи гадаад хүн учраас тий энэ дэр одоо чиний мэдээлэл ингээл бүр ингээд цуу ярэ гэх юм уу адилхан бол ингээд одоо тодорхой хэмжээний бус тусууд нь бол нөлөөлөл үзүүлээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ дэр бол анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхээр нэг л хүнтэй би муудсан ч юм уу тий гэдэг бас байж болохгүй юм байлээ шүү. Тэгэхээр тодорхой хэмжээний мэдээж зөв байх гэдэг юм дээрээ бол шаардлага тавиад зарим тохиолдолд бол бас янз бүрийн бас хүмүүс бол байна. Тэгэхээр бас тодорхой хэмжээний бие зарим нэг тохиолдолд болохоор мэдээж илт тийм сөрөг улсууд бол байдаг. Тэгэхээр эдгээр улсууд бас нэг тэгж тааруулах гэд бас зүтгээд авах шаардлагагүй. Бас тодорхой хэмжээ бол мэдрэмж хэрэгтэй. Гол зүйл нь болохоор чи өөрөө үнэн байх хэрэгтэй, өөрөө зөв байх хэрэгтэй гэдэг юм айгуу сайн мэдж байгаа хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энэ иймэрхүү байдлуудаар ингээ харилцаагаа айгуутай болж өгвөл эерэг тий байхлах талаас нь явах хэрэгтэй гэсэн. За тэгээ бэлэг солилцдог юм ёс зүй бол байдаг. Анх удаага ингээ Японд хүнштэйгээ уулзж байгаа бол жижиг хөрхэн ингээ бэлгүүд гэтээ амар юм хүнд тий бэлэг бол ерөөсөө хэрэггүй. Тэгэхээр тэн дээр болохоор эргээд нөгөө хүнээ бас эвгүй байдалд оруулна. Бас дээрээс нь болохоор юм авилгал авч байгаа юм шиг эсвэл ямар нэг юм гэд өрөнд орох гэж орцсон юм шиг юм байдал руу очих учраас нэг юм хөрхөө ингэж хөнхөн бэлгүүд бол солилцдог юм байлээ. Тэгэхээр тийм хөнгөн бэлгүүдийг өгч байгаарэ. За тэгэхээр улс орноо илэрхийлсэн ч байж болно, жижиг сэтгэлийн бэлэг байж болно. Эсвэл зүгээр нэг юм хөрхөн борцог ч юм уу тий идэж уух юм, хэрэглээд өнгөрчих юм. Нүс нэг амар хүний орон зайг эзлэхээр тийм нэг том юм зүйлсүүд байдаг шүү дээ. Тэр нь болохоор нөгөө хүнээ бодлогоо өгөөд аамд ялангуяа Японд бол нөгөө нэг зай их багтай тий амьдрах орчны хувьд гэсэн зай хувьд бол маш бага. Дээрээс нь болох минималист төрлийн улсууд шүү дээ. Тэгэхээр яг өөртөө бол хэрэгтэй зүйлээ л агуулна тийм ээ. Тэгэхээр энэ дээр нь ч гэсэн бодоход бол айгу тийм бяцхан зай бага эзлэхүйц тий хэрэглэгдээд дуусах гэх мэт эдгээр зүйлсүүд бас байвал их зүгээр санагддаг. За тэгээ бодол баглаа бодол дээр бас анхаарал тавьдаг юм байлээ. Тэгэхээр энэ дээр бол гаднах үзмжийг бас ихээр үнэлдэг. Тэгэхээр энэ дээр бас анхаарал тавих хэрэгтэй баха гэж бодож байна. Бэлгийг болохоор мэдээж хоёр гараараа бариад тий баг зэрэг бүхийж бол өгнө. Тэгээд их том юм өгсөн юм шиг ингээл биш тий юм жижигэн тий юм баг одоо энэ зүйлийг ингээд тий хэрвээ таалагдвал хэрэглээрэй ч юм уу тий идэж үзээрэй ч юм уу тий маягаар бас л ингээл нэг юм дээрээс нь биш ингэж одоо хүнд бэлээ өгч байгаа бол өргөж буюу тий одоо хадаг ингээ өргөж өгдөгтэй адилхан тийм үү тий тэгж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү байдлуудаар ер нь бол хандлагууд бол ер нь бол ямар ч тохиолдолд хандлага ингээл бэлээ өгөх соёл хүнтэй харилцаа өөрийнхөө өсөл бодлоо илэрхийлэх байдал гэх мэт энэ болгон дээр нь энэ бүх зүйл нь ингээд бүр ингээд салшгүй байдаг гэдэг юмыг ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ер нь бол бэлгийг хэнийг нь өөрчнийг өгөхөд тэр дор ингээд задлах ч юм уу тий бас жоохон тийм задлаад үзэрэй гэхээс нь гэж хэлээгүй ч юм уу тий задлах бол хэрэггүй шүү гэдэг юмыг тий. Тэгэхээр ер нь энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй юм шиг байлээ. За судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны хувьд болохоор зохиогчийн эрх хувь нэмрийг бол эхнээс нь бол мэдээж тодорхой ярилцах хэрэгтэй. Тэгэхээр
одоо энэ авторуудын байр суурийг хүртэл ингээ ярилцаад тий хин юун дээр ингээ ажиллах уу гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр бас тодорхой ярилцвал бас зүгээр. Гэтэ зарим тохиолдолд болохоор энэ болохоор бас жоохон эвгүй ярилцахад бас жоохон эвгүй байдаг. Тэгэхээр зарим хүмүүс маань ярихаас өмнө чи мэдэх ёстой шүү дээ ч юм уу тий үгийн одоо үйлдэлийн хэлмжээрээ ч ерөнхийдөө бас жоохон тиймэрхүү байдлуудаар ойлгохыг бол өгдөг. Тэгэхээр тэн дээр бол тодорхой хэмжээний бас унших тий хэрэгтэй гэсэн үг. За мэдээч имэйлээр харилцахдаа илдэг албан ёсны байх хэрэгтэй. Хамтарсан ажил Японы санхүүжилт болон ёс журам гэдэг одоо юу гэдгийг гэх мэт эдгээр зүйлсүүдийн талаар судлах шаардлагатай. За тэгээ нэгэнт ингээд бичиж өгүүл гаргахтаа тодорхой хэмжээний хүнээс одоо тусламж авсан ямар нэгэн шүүмж авсан гэх мэт эдгээр зүйлүүд байгаа бол эдгээр болгонуудыг бас тодорхой хэмжээний дурдаад явах эсвэл авторын хэмжээнд оруулах тий гэх мэт эдгээр зүйлсүүдээ маш сайн бодож явахгүй бол иймэрхүү зүйл дээр бас нэлийн эмзэг шүү гэдэг юмыг бас тий хэлье. За захим харилцааны хэрэгслүүдийн хувьд болохоор ерөнхийдөө яг хуу орчин үеийн хэрэгсэл дасан зохицсон ч гэсэн ерөнхийдөө юм цэгцтэй платформ бол илүүтэй бол эрхэлдэг. За имэйлийг имэйлээр харилцах нь болохоор албан харилцаанд илүүтэй цонхилдог. Zoom болон Teams-ийг болохоор онлайн уулзалтанд бол өргөн хэрэгэлдэг. За Line-ыг болохоор өдөр тутмын энгийн харилцаанд бол илүүтэй хэрэгэлдэг бол за бусад одоо жишээлбэл янз бүрийн платформуд байна. За тэдгээр нь болохоор бусад одоо жишээлбэл олон улсын хамтын ажиллагаан ч юм уу залуу үеийн хоорондоо ч юм уу гэх мэт тиймэрхүү зүйлсүүд хоорондоо бол харилцаа явна. Хэвчлэн бол албан харилцаа бол имэйлээр явагдана. Утас зохих тохиолдлууд бас илүү түлхүү ашигладаг. Одоо утсаар ярих тий ямар нэгэн гэрээ хэлцэл хийх үед ихэвчлэн цаатлаас нь ихэвчлэн одоо утсаар холбогдох ийм зүйлүүд бол байдаг. За тэгэхээр ингэж одоо цаг нараа тохирох тий байдлуудаар үйл ажиллагаа бол хэрэгжүүлдэг. За мэдээж хэрэгтэй үгсүүд бол байна. Тэгэхээр энэ дээр болохоор одоо жишээлбэл хамтран ажиллах туслануу тий танилцах болон төгсгөх үед болохоор хөвчлэн Yoroshiku Shimasu гэдтэй энийг бол хөвчлэн бол ашигладаг. За тэгэхэд имэйлийн эхэнд ч юм уу тий үргэлж ингээд тусалдаг дэмждэгт баярлаа тий гэх мэт. За тэгээд бас нэг юм болохоор баримт илгээсэн үедээ бол заавалчгүй ингээд баталгаажуулж үзсээрээ гэх жишээний тий алдаа гаргасан үедээ болоо төвөг утсанд уучлалт хүсье гэх мэт тий иймэрхүү ийм одоо ийм харилцаануудыг аюул сайн хэрэгэлдэг. Тэгэхээр зарим тохиолдолд одоо жишээл Монголд байхад нөгөө оюутнуудаас маань мэйл ирдэг. Гэхдээ тухайн мэйлийг зарим тохиолдолд ингээд уншихад жоохон эвгүй санагддаг. Тэгэхээр яг нөгөө нэг миний хувьд бас тийм байж магадгүй. Тэгэхээр харилцаан дээрээ зарим манай оюутнууд маань үе тэнгийн юм шиг найзрахагч юм шиг тий бас нэг тиймэрхүү хандлагаар зарим тохиолдолд бас орж ирэх гээд байдаг. Тэгэхээр нэгэн хичнээн одоо жишээлбэл ингээд ойрхон ингэж байгаа боловч ямар үед тий ойрхон тий энгийн харилцаа байх уу, ямар үед одоо албан ёсны байх уу гэдэг дээр бол айгу тийм ялгаа байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо дан ганц монголчуудтай ч гэсэн адилхан бас энэ дээр бол ингэж анхаарах хэрэгтэй шүү. Японочдтай ч гэсэн тэгэхээр одоо зарим тохиолдолд одоо жишээлбэл Япон багш чинь ингээд өөртөө чинь хөрхэн ингээд ивийг үүсгээд энгийн харилцаатай тохиолдолд ингээд тоглож яриад ингээд өнгөрлөө гэхэд одоо семинарын үеэр ч юм уу тий тэгээ тоглоод байж юусоо болохгүй. Тухайн үед болохоор тухайн багш чинь болохоор тэр семинарын удирдагч болоо сууж байгаа. За тэгээд тэнд өчнөө олон тэгээ дагалдж байгаа оюутнууд хүртэл байгаа. Тэгэхээр бүх зүйл дээр ингээд байр сууриа хаана уу ямар тохиолдол байна уу гэдгээс бас шалтгаалуулаад энэ харилцаагаа бол айгүй тийм зөвөр хадгалж явах хэрэгтэй. Тэгэхээр аль үед нь хүндэтгэл байх уу, аль үед нь одоо жишээлбэл ингэж
гуйх уу, аль үед нь энгийн тэг хөөрхөн хөрсөг байх уу гэх мэт ийм зүйл дээрээ бас жоохон тийм мэдрэмжтэй хандах хэрэгтэй шүү гэдэг юмыг бас хэлье. За олон улсын ингээд харилцаа хамтын ажиллагаанд тийм үү тийм ингээд ороод ирэх юм бол энэ ихэвчлэн MOU гэж хэлдэг тийм үү тий хоёр улсын хамтын ажиллагааны санамж гэрээнүүд бол ихээр хэрэгэлдэг. Аль бие усны баримтчиг бол мэдээж хоёр хэл дээр бол байхаар бол бэлдэж явах ёстой. Албан тушаал, цол хэрэмийг бол зөв бичих хэрэгтэй. За тэгээд лого байгууллагын нэрийг зөв хэсгийг бол шалгах хэрэгтэй. Японы төлөвийн уламжлалт хэм маягийг бол хүндэлжүүлж авах хэрэгтэй. За урт хугацаанд амжилттай хамтрах зөвлөмжүүд дээр болохоор шинэ жил улирлын баярт бол мэдлэгээ бол илгээх хэрэгтэй. Ихэвчлэн шинэ жил болгоны эхэнд болохоор тий одоо өмнөх жил ингээд баярлсан энэ жил ч гэсэн тий бас тусал дэмсэнд баярлаа энэ жил ч гэсэн бас тусал дэмжээрэй гэх мэт тий ийм үгүүдийг зарим нь болохоор ил цагтл илгээн, зарим нь болохоор мэйлээр илгээн, имэйл гэх мэт иймэрхүү байдлуудаар ингээд явдгаа гэд. За жижиг зүйлийн ч гэсэн талархлаагийг бол илэрхийлэх хэрэгтэй. Хэнийг нь чамд ямар нэг жижигхэн нэг юм ганц чихэр өгсөн ч гэсэн идчихэд хайчаа явж болохгүй. Тэрийнхээ талаар эргээд нэг ойрын хугацаанд ч юм уу эсвэл нэг таарах үедээ ч юм уу заавал тэр эдсэн баярлсан гэж илэрхийлж явах юм бол тэр нөгөө талаас харилцаа тэг үүсэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүн маань өгсөн гэдэг юм ч гэсэн бас ингээд талархлаа хүлээгээд авчлаа штэ тий гэх жишээний иймэрхүү байдлуудаар энэ зүйлээ бол ингээд хадгалаа явуучих хэрэгтэй. За жил үрийн төгсгөлд болдог энэ Бонинкай буюу тий нийтийн одоо энэ тухайн жилийг одоо хаах баяр юм уу да. Одоо ингээд базаад ингээд нэгтгэж байгаа ч юм уу тий энэ жилийн төгсгөлийн уулзалтанд бол оролцож байх хэрэгтэй тухайн. Тэгэхээр ингэснээрээ ер нь бол ийм зарим тохиолдлуудад ийм чухал зүйлүүд бол ер нь байнга байж хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө тасалж болохгүй гэсэн үг. Тэгэхээр тэнд чи байх оролцоо чин хэрвээ байхгүй ингээд иймэрхүү зүйлс ингээд алсраад явах юм бол нэг мэдхэд чи өөрөө байхгүй болно л гэсэн үг. Санал ширээ чин алга болно л гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр болохоор бас л адилхан нийтийн хамтын тэр нөгөө нэг уур амьсгалыг бодолцоод хамт байж явах хэрэгтэй. Нэрийн хуудсыг бол солилцох юм урлагтай байх хэрэгтэй. Өөр ингэсэн юм нэрийн хуудастай болох хэрэгтэй. Хоёр гараараа барьж явах барих хүндэтгэлтэй авах. Тэгээд нөгөө хүнийхээ өгч байгаа нэрийн хуудсыг хоёр гараараа аваад заавал шууд аваад кармалчих биш. Нэрийг хэлж явах хэрэгтэй юм байлээ шүү. Би бас шууд аваад кармалчдаг байсан. Тэр нь айгүй буруу юм байлээ. Тэгэхээр нэрийн дурдаад хаана ажилдгүү гэх мэт ингээд нэг юм ихний ээлжинд эргүүлж нэрийн хэлээд ажиллаж байгаа юуг нь хэлээд тэгээд өөрийгөө бас ингээ хэлээд ингээд тэгээд нэг анхны нэг харилцаа үүсгэж байгаа гэсэн үг. Тэгээд цаашаа эсвэл өөр нэмэх ч юм уу тэ нэмж асуух зүйл ах юм бол тэрнээсээ асуултаад ингээд явна үсттэй гэсэн иймэрхүү байдалтай байгаа шүү. За тэгээд нэмэлт их сурвалжууд гэх юм бол эрийн Мэйрийн The Culture Map за Diana Rowland-ийн бичсэн Japanese Business Ethic. За Kazuo Nishiyama-гийн Doing Business with Japanese. За тэгээд Japan Intercultural Consulting бас байна. За NHK-ийн World-ийн баримтат кинонууд Японы соёл ба ажил мэргэжлийн тухай гэх мэттэй. За тэгэхээр иймэрхүү зүйлүүдийн талаар өгч байна. За амжилт хүсье. Баярлалаа баяртай.